Үндэсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори бол мэргэжлийн элчийн ерөнхий газрын харьяа улсын ганц төл лаборатори юм а. Энэ лабораториос гарсан дүн шинжилгээн дээр үндэслэж мэргэжлийн элчийн ерөнхий газар эрүүл мэндийн яам дүгнэлтэд бичиж альва эмийг Монгол улсад импортоор орж ирэх үгийг шийддэг юм а. Өөрөөр хэлбэл монголчууд бид ямар эм уух нь энэ лабораториос шууд хамаардаг гэсэн үг. Гэвч үнэндээ бид өнөөдөр ямар баталгаатай чанартай эм ууж байгаас нь эргэлзээ төрүүлж эхлэв байна. За эхлээд бид бидний ууж хэрэгэлдэг эм баталгаатай эсхийг салбар яамнаас нь лавлаа. Хэрвээ тээврэлт хадгалтын явцад чанар нь алдагдаж болзошгүй эрсдэлтэй гэж үзсэн бүтээгдэхүүнүүдээс хил дээрээс дээж авч лаборатори шинжилгүүр шаарны шаардлага хангасан тохиолдолд хилээр нэвтэрч байгаа. Тэгэхээр ард иргэдийг бол би Монгол улсын зах зээл хэрэглэгдэж байгаа буюу одоо эмнэлэг хэрэглэгдэж байгаа эмийн сангаар одоо худалдаалагдж байгаа юм бол 100% баталгаатай гэж хэлнэ. Эрүүл мэндийн яам ийхүү чанарын баталгаатай гэж байгаа боловч үнэндээ эмийг чанартай чанаргуудны шинжилгээ хийдэг төв лабораторийн нэр бүхий ашиг сонирхолтой хүмүүс хуурамч дүгнэлт үйлдэж чанарын шаардлага хангахгүй эмэнд шаардлага хангасан гэж дүгнэлт гаргасныг одоо танд үзүүлье. За энэ гоо шинжилгээ дүн хийдэг лаборатори төв лаборатори нь өнөөдөр одоо хуурамч худлаа дүн шинжилгээ хийдэг баримтуудыг одоо та бүхэнд үзүүлэх гэж байна. За жишээлбэл кисезолин гэдэг одоо хамрын тусаалга, хамрын цацлага сүлээд бол маш их худалдаалагдаж худалдаанд гарч ирсэн байгаа. За энэхүү хамрын цацлага нь одоо уг лабораторийн шинжилгээгээр одоо ингээ наривчны шинжилгээнд оруулсан байна. За ингээд шинжээч бол шинжилгээг хийхдээ за кисезолин нь 0.5-аас 10 мг хамрын тусаалга за химийн болон биологийн шинжилгээгээр ефогийн төслийн шаардлага хангахгүй байна гэдэг ингээ биччихсэн байгаа. За тэгсэн чинь эрх мэдэл бүхий албан тушаалтны үүнийг одоо дүгнэлтийг хийж гаргахдаа энд нь шаардлага хангахгүй байна гэсэн байхад за цувралын дугаартай кисезолин хамрын тусаалгын химийн шинжилгээгээр ефогийн төслийн шаардлага хангаж байна гэд ингээд өөрчилсөн байгаа. За дараагийн баримт бол за Women's Parental гэдэг энийг бол одоо жирэмсэн эхчүүд болон одоо эмэгтэйчүүд бол хэрэгэлдэг ийм бүтээгдэхүүн байгаа. За энэ parental-ийн хувьд бол мөн л одоо ийм дүгнэлтийг буруу дүгнэлтийг бол одоо хийцэн байгааг одоо та бүхэндээ харуулъя. За parental бол одоо өөрөө витамины ийм комплекс маягийн бүтээгдэхүүн байгаа. За ингээд нэг шахмалт витамин С-ийн уусамл нь 54-өөс 92.7 мг байх ёстой гэж бол заагдсан байт юм байна. За гэтэл яг бодит байдал дээр шинжилгээний дүн югаар бол 42 мг буюу заасан хэмжээндээ хүрэхгүй бага байгаа нь тогтоогдсон байгаа. За ингээд шаардлага хангаагүй гэд ингээд шинжээшин дүгнсэн байсан чинь за уг одоо байгууллагын эрх мэдэл бүхий за энэ дээр гарын үсэг зурснаар бол Хянсан лабораторийн менежер Үлзий Дулам за дид захирал Барчин Сэглэм гэд эдгээр хүмүүс л одоо шаардлага хангаж байна гэд ингээд дүгнэлт үлдээд худалдаанд гарах эрхийг хүчгсэн. За мөн одоо эрэм шарилжны онцлог байгаа. За энэний хувьд мөн одоо уусамлын орчин шаардлага хангаагүй байна гэд одоо энэ дээр нь шаардлага хангахгүй бактериологийн шинжилгээгээр шаардлага хангахгүй гэд ингээд бас дүгнсэн байхад энд нь мөн шаардлага хангаж байна гэд. Ийм зөрүүтэй өөрөөр хэлэх юм бол шинжээчдийн гаргаж өгсөн дүн мэдээллүүдийг ингээд засдаг нь бол одоо тодорхой болж байгаа юм а. Тэгэхээр эндээс юг харж болох байна гэхээр Монгол улсын өнөөдөр ийм худалдаалагдж байгаа эмүүд бол одоо баталгаатай үгүй эргэлзээ төрүүлж байна. Улсдаа ганц байгаа төв лаборатори нь ийм одоо хуурамч худлаа дүгнэлт хийж байгаа нь өөрөө өнөөдөр ийм ямар эрсдэлтэй одоо бизнес за мөн одоо өнөөдөр Монгол улс худалдаалагдж байгаа эмүүд чанартай үгүй юу гэдэг дээр л эргэлзээ төрүүлж байна. За бүр тодруулбал Үлзий Дулам ганчмыг нар шинжээчдийн дүгнэлтийг засаж чанаргүй эмийг чанар хангасан болгож зассан бол уг булхайлын хувирыг илрүүлж таслан зогсоох ёстой. Чанарын менежер шүр гэх хүн уг үйлдэлийг хянаж таслан зогсоох битгий хэл улам баталгаажуулж гарын үсэг зурж уг лабораторийн ерөнхий захирал Амар дид захирал нар тамгаа дарсан байгаа нь уг байгууллагад хяналт зохион байгуулалт гэх зүйл байхгүй ашиг хонжоо хаагчид олон байгааг илтгэж байна. За ингээд бид тус лабораторийн захиралтай нь уулзлаа. Чанарын шаардлага хангаагүй байхад хангасан мэтэр хуурамч одоо дүгнэлт үлдээд ингээ мэргэжлийн хэлтийн газар руу явуулсан байх жишээний ч юм уу тийм ээ. За нөгөө мэргэжлийн хэлтийн газар нь хойулцсан юм уу эсвэл одоо тийг анзаардаггүй юм уу нөгөө шинжилгээний хариун дээр дүгнэлтэйгээд энийг ингээд одоо оруулаа гэд ингээд хэллийг гайлаар нөгөө чанарын шаардлага хангахгүй юмуд ороод ирдэг. Эргээд энд бол ард иргэд л хохироод байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр та бас тодорхой хэмжээнд тайлбар өгөхгүй ягаад танаа төвөөс одоо ийм худлаа буруу дүн шинжилгээ хийгээд хангаагүй имийг чанарын шаардлага хангасан юм гээд ингээд дүгнэлт үлдээд байна. За ийм мэдээлүүд л гарч байгаа. Ер нь бол манай лабораторийн шинжилгээний дүн бол 100% үнэн байх ёстой. Эргэлзээгүй 100% үнэн байх ёстой.
Энэ одоо гараад байгаа энэ мэдээллүүд бол гарч байгаа энэ эмийн түүхийд тэгжлэгийн дөмбөлийн импортын юм биш. Манай дотоодын үйлдвэрүүдийн эмийн түүхийд дээр энэ төр манайх шинжилгээ хийгээд зарим одоо албан тушаалтнууд одоо хариуцлагагүй хандаж шинжилгээний дүн өөрчлөж гарсан юмуд бол байгаа. Энэ бол одоо хуулийн нэлтийн байгууллагад шалгагдаж байгаа. Монгол Улсын 3 сая иргэн хор биш им уух уу эсвэл одоо эмэндээ хордох уу гэдэг энэ хувь заяа та бүхний л гарт биш үү? Та энэ лабораториос гадна итгэмжлэгдсэн 2-3 лаборатори байгаа тийм ээ. Энэ лабораториудын л гарт байгаа. Тэгэхээр та бүхэн цаашдаа энэ үйл ажиллагаагаа ийм одоо буруу зүйлээ тийм ээ засаж сайжруулах цаашдаа энэ үйл ажиллагаа сайжруулахын тулд одоо бас хэрхэн яаж ажиллаж байгаа энэ талаар яриад ярилцгаана. За ер нь бол энэ одоо албан ёсны одоо хэлээр бол үл тохирол гэдэг. Энэ үл тохирол одоо хаана гарч ив? Энийг зориуд гаргаж юу гэдгийг бол одоо хуулийн нэлтийн байгууллага шалгаж байгаа гэж би хэллээ. Санамсруу гаргаж юу, бод сурвалжаашаа болж юу, техник хэрэгслээс болж юу гэдэг нь бол одоо үе шатанд тогтоогдно. Ингээд энэ нэг бол одоо бид нар маш богино хугацаанд залруулах ажиллагааны төлөвлөгөө гаргаж л одоо энийг бол ямар ч байсан би түрүүн хэлсэн 100% баталгаатай байх хэрэгтэй. Энд бол ямар нэг одоо 1%, 0.1%-ийн одоо эсэл гэж байх ёсгүй байдаг. Тийм учраас би дахин ер нь хэлдэг одоо хуулийн хэрэгжилт бол 100% байх хэрэгтэй. Жишээлбэл 1% хэрэгжилтгүй байна гэж байдгүйтэй адилхан манай хууль ерөөсөө 100% л баталгаатай байх хэрэгтэй. Эндээс ямар нэгэн баталгаагүй юм гарах хэрэгтэй. Тийм учраас л одоо энийг бол залруулах ажиллагааны төлөвлөгөө гэж гаргаад бид нэр богино хугацаанд залруулна. Тодорхой албан тушаалд хариуцлагатаас арга хэмжээ авна. Эм гэдэг өөрөө эрсдэлтэй бүтээгдэхүүн. Гэтэл энэ эрсдэл бүтээгдэхүүнд ашиг сонирхлоороо худлаа дүгнэлтийн дүн шинжилгээ хийх эрх мэдэл энэ лабораторийн дараах зэрэг хиндэж болов байхгүй. Энэ бол цаашлаад үндэсний аюулгүй байдал хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж мэдэх том аюул юм а. Иймээс иргэдийн эрүүл мэндэд хор учруулах үйлдэл хийхээр завдсан этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй юм а.